all my life. Сайн байцгаана уу үзэгчтэй. За Сингапур дахь монголчууд нь дараагийн дугаараараа хасрахын талаар нэг сарын хугацаанд юу болоод өнгөрөө, ямар зүйлүүдийг даван тулваа гэдэг талаар нэг товч мэдээлэл өгөхөд нэвтрүүлгийг бэлдлээ. За юу өдрөнд та бүхэнд хасраагаа товч танилцуулъя. За хасар маань энэ жил 21 настай. За Сингапур улсад аялал жуулчлалын менежмент чиглэлээр сурдаг ийм залуу. За 10 сарын 3-ны орой золгүй явдал болж хасар маань автосолд орсон. За энэ ослын улмаас бол тарихныхаа баруун хэсэгт за баруун хатсаар за уушиг за гэх мэт зүйлүүдтэй гэмтэл авсан. За үүнээс бол тарих нь бол хамгийн хүнд гэмтэл байсан учраас 10 сарын 4-ний үүрээр гэх юм уу 1 цагт хагалгаанд орж өглөө 9 цагт гарч ирсэн. За энэ хагалгаанд бол баруун талаас цөмөрсөн учраас 15 см диаметртай ясыг гавлын ясыг авч түүн дотор нь ажилбар хийсэн. За энэ ажилбараар бол хурсан цус, за гэмтсэн эд эсүүдийг авч цэвэрлэх ийм ажилбаруудыг хийсэн гэж эмчтэн хэлж байсан. За хагалгааны дараа 2 хоногт бол их юм шийдэгдэнэ. 2 хоногт хүндрэл өгөхгүй. За гайгүй ах юм бол амь нас намрагдана. За эс тэгвээс бол амь насанд нь аюул учрах ийм эрсдэлтэй гэдгийг хэлж байсан. За харин азар бурхны авралаар хасарт баг хүндрэл өгөөгүй. За ер нь ухаангүй байцраад 2 хоногийг бол өнгөрөөсөн. За тэгээд 10 сарын 5-нд ээж нэрээд эмчийн зөвлөгөө болоод 10 сарын 7-нд дахиж хагалгаанд орох шаардлагатай гэдгийг хэлсэн. Энэ нь бол хоолойны хагалгаа. За одоо уушин гэмтсэн учраас хоолойнд нь амьсгалах гуурс залгаж түүнийгээр уушгийн тэлэх, за уушгийн эмчлэх, за тэгээд тэр үеийн чөлөөтэй амьсгалах боломжоор хангах ийм хагалгааг 10 сарын 7-ны өдөр хийж гүйцэтгсэн. За үүнээс дараа бол хагалгаанаас дараа бол энэ хасар маань 14 хоногийн дараа ер нь бол анхны ухаан орж сэргсэн байгаа. За тэгээд 10 сарын 20-ны өдөр бол хасар маань баруун шанаанда хагалгаа илгэсэн. За энэ бол баруун өвчтэй мөргөлттэй болмоос бол баруун хацар цөмөрсөн учраас түүнийг бол залгах эмчлэх тийм хагалгаа бол амжилттай хийгдэж дууссан юм аа. За ийхүү 3 эргэтэндээ 4 хагалгаа хийлгэж дуусны дараа бол бидний бол хүлээх хэрэгтэй. Одоо бид өвчин амдах тариа, за болон тарих нөхөн төвжүүлэх тариа, ийм тариа хийж гэнэ гэж хэлсэн. За харин та бүхний тус тийм за олон хүний тийм буян маш олон зүйлүүдтэй дэмэнд хасар маань маш хурдан тэнхэрч 11 сарын 3-ны 11 сарын 4-ний орой бол утга утсан. Тэдгээр маш их баяртай байгаа. За хасрын ээж удаа хасар за ар гэрэх нь бол энэ өтөлбөртөө бол хийж өгөөрэй гэдэг бол маш сайн надад цагж өгдөөсөн. За ер нь нийт тусалсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхний ачиг хизээш мартахгүй гэдгийг бол ихээс сануулж ирсэн. За мөн хасрын маань өөрөө бол хийжээс зүйлээр эрүүл ахад бол бүх юм яаж проблемгүй байна. Шийдэж болдгийм байна гэдгийг бол хоорсны дараа бидэрт бол хэлчихсэн. Тийм учраас та бүхэн маань маш болгоомжтой байж эрүүл мэндэд анхаараарай гэж хэлмээр байна. За хасрын маань Сингапурт хэмжлэгээ дууссан гэж бол Монголд очиод эмчилгээг үргэлжлүүлээ хийлгэнэ. За дасгал хөдөлгөөн, эм тариага бүгдийг бол эмчилгээ зөвлөгөөд өгсөн байгаа. За ингээ явахынхаа өмнө хасрын маань өгсөн ярилцлагыг бүгдээрээ үзцгээе. За ингээд хасартаа нийт үзэгчтэйхээ өмнөөс цаашдаа амьдралд наад жаргал хамгийн сайн хүсье ирээ. Чи эрүүл болоод эх орондоо маш их зүйлийг бүтээгээрэй гэж нийт үзэгчтэйхээ өмнөөс хүсье ирэж байна. За нэвтрүүлэг үзэж байгаа та бүхэнд баярлалаа. За самроо ингээд Сингапур тасларсан ингээд хасар нь байна. Одоо эмчилгээ маань дуусаад одоо Монгол явах гээд сэтгэл их өндөр байна. Тэгээд эмнэлэг тавьж байхад сэтгэл санаа болон мөнгөнд тусламж үзүүлсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлэх гэж энэхүү бичлэгийг хийж байна. Тэгээд
Сингапур дахь сургуулийнхандаа болон Монгол дахь сургуулийнхандаа арга гэр бүлийнхэндээ болон энэхүү бичлэгийг хийж өгч байгаа зоож ахта их баярлалаа гэж хэлмээр байна. Бас 10 жилийнхэндээ бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголд очиж уулзцгаая бүгдээрээ. За баярлалаа. All my life,